За өглөөний мэнд хүргье. Тэгээд за ажлын хэсэгт орж ажилласан Бадамсаран дарга үнэхээр эрч хүчтэй ажилласан. Олон аймагуудаар явсан, олон хэлэлцүүлэг хийсэн. Ялангуяа бичил бизнес эрхэлж байгаа, өрхийн бизнес одоо эрхэлж байгаа худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтөйг уулзч ажилласан байгаа. Тэгээд ажлын хэсэг маань сайн ажилласан гэдгийг нэгдүгээр тодтогч хэлье. За хоёрдугаар гэх юм бол яг энэ өрхийн бичил бизнес үйлдвэрлэлтэй холбоотой яг энэ худалдааны тухай хууль дутагдаад байгаа маа. Өнөөдөр яг Монголын зах зээл худалдааны салбар юу болцсон гэхээр энэ том аж ахуйн нэгжүүд нь аль хэзээ 21 аймаг 9 дүүрэг том сумдуудаар хүртэл юм сүлжээ дэлгүүрүүдээ хийгээд зах зээлийг бариад авцсан байдаг. Тэгээ бид бодлогоор ингээд зээл өгье, дэмжиж, дотооддоо үйлдвэрлэе, нэмэн үрдэг шингээе. Тэгээ тухайн аж ахуйн нэгж нь одоо өрхийнхөөс бичлээс жижиг тэгээ дунд том бизнес болгох гэд төр бодлогоор дэмжиж байдаг. За монопол болсон гэдэг юм уу, энэ зах зээл дээр олон жил үйл ажиллагаа явуулсан худалдааны байгууллагууд нэг дэмжидэггүй. Ягаад тэгэхээр эдгээр өөрсдөө өрсөлдөгч болчихдог. Тэр боожж байгаа бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлээс оруулж ирээд тэгээ тэр үйлдвэрлэлийг ингээд устгадаг угаасаа нэг юм технологит болчиход байгаа. Тэгэхээр энэний эсрэг бид нар бас тэр худалдааны тухай хууль дээр нэлээд сайн ажиллах хэрэгтэй гэж бодогдож байгаа маа. За хоёр дахь юм бол бас энэ зарим нэг саналуудыг Бадамсаран дарга яг үг үсэг өгүүлбэрээр энэ санал дүгнэлтэнд оруулаад тогтоолохын төсөлд оруулж өгөөч гэж хүсэж байгаа. За яаж юм гэхээр одоо дэлхийд дээр бол яг энэ үйлдвэрлэлийн салбар бол технологийн салбар руу явцсан. Ялангуяа энэ 2000 бид нар 24-өөс 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2026 оны жилийн хөтөлбөрийг батлахдаа бид нар яг 100000 дээвэр гээд оруулж ирсэн байна. За тэр зорилго нь юу байсан гэхээр ер нь манай өрх өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэдэг болж л гэсэн. Өрхийн үйлдвэрлэлд дэмжиж гэсэн. За яг энэтэй холбоотойгоор саналаа явуулсан боловч нэлээд тийм бүрхэг ерөнхий ногоон санхүүжилтийг дээр оруулчих. Би бас олон ажлын хэсэгт ажиллаж байгаа. Ялангуяа энэ Тусан жамс гисүүний ажлын хэсэгт ороод докторийн төсөлтөөр яг үг үсэг өгүүлбэрээр нь оруулсан. Одоо энэ өрхийн одоо үйлдвэрлэл бичил бизнесийнхаа энэ ажлын хэсэгтэр яг үг үсэг юугаар нь оруулчмаар өгүүлбэрээр нь. Тэгээд эн чинь яалтчгүй одоо бидний эрчим хүчний салбараа яг одоо өргөлөөгөө шилжүүлж өгөхгүй бол энэ одоо би бас чуулганы энэ дээрээс шилжиж ирсэн. 1990 оны мэдээлэлд ойрхон байсан одоогийн олигархууд буюу уул уурхай салбарын олон лицензтэй эзэд гарч ирсэн. Тэд нар мэдээлэлд л ойрхон бас эрчим хүчний салбар одоо яг ийм болох гэж байна. Тэр энийг иргэдрүүгээ шилжүүлээд өгчмөр байгаа. Иргэд маань өөрсдийнхөө эзэмшсэн газар дээр эрчим хүч үйлдвэрлээ тэндээсээ орлого олоод өөрийнхөө хэрэглийг хангадаг. Энэ боломжийг бас манай энэ ажлын хэсэг хангаж өгөх ёстой. Тэгэхээр өгүүлбэр За Бадамсаран гишүүн хариулах уу? За. Ялангуяа эрчим хүчний бие даасан их үүсвэрийг Монгол улсын хувьд бол бүрдүүлэх нь хамгийн чухал байгаа. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний одоо их үүсвэрийг дэмжих чиглэлээр тэгээд санал дүгнэлтэн дээр бол ингээд жижиг дунд үйлдвэрчдийн эрхлэгчид эрчим хүчний үйлдвэрч болох болцоог нэг ногоон санхүүжилтийн хөтөлбөр хамруулах гэдэг утгаар санал дүгнэлтээр орсон. За тогтоолын төсөл дээр гишүүний санал гаргасан буюу одоо айл өрхөө сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч болж орлого олох болцоог нээж байгаа 100000 нарны дээвэр хөтөлбөрийн хэрэгжилтийн эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд эрчим хүчний тухай сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд болон холбогдох журам тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг энэ одоо зүйл заалт агуулгыг засгийн газар чиглэх өгөх тухай тогтоолын төсөлд одоо оруулах боломжтой байна. Энийг бол хүлээж авч байна. Оруулъя. Тэгээ манай одоо ажлын хэсэг бас энэ дээр тогтоолын төсөл дээрээ энийг бас одоо нэмээд шигтгээд оруулах шаардлагатай байна гэдэг. Баярлалаа.